өнөөдөр ийм хөрхөнлөхөрний явсар хийж сурцгаая. Зүгээр ингээд гаргах чинь дараад л хүрт чинь хэрэг цагаад ингээд хийгээд тавьчихдаг байна. Өнөөдөр ямар утас хэрэглэх вэ гэхээр 100% акрилик утас хэрэглэнэ. 100 маань энэ 7-гийн хэмжээтэй 100 байна. За энэ хоёр утсыг өнөөдөр хэрэглэе. За одоо magic ring буюу одоо энэ бүрийн дээдлийн тойргийн ингээ хийхэд хамгийн ихний 6 юм албаас авдаг байгаа. Энэ утаснаас татах юм байна. Тэгэх юм бол цариг хэлбэр үснэ. Ингээд үсчихэж байна. За тэгээд энэ гогцоогоо хамгийн ихний буюу хамгийн ихний холбоос байгаа холбоо нь гэхдээ бид нар ийм марк ашигладаг байгаа. Ийм марк ашигладаг. Дараагийнх нь нэг юм холбоос дээр хоёрыг авна гэсэн үг. За эхнийг холбоосыг тэмдэглэнэ. За ингээд энэ нүртэл ингээд дуустал явах юм байна. За ингээд тойрог маань 12 юм холбоос үссэн байгаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За дараагийнх нь за 3 дахь тойрог маань эхнийх нь данга 2 дахь холбооснаас нь эхнийхэн дангаар 2 дахь нь 2 давхраар явна гэсэн үг. За эхнийхээ авлаа 1. За марклаа. За 2 дахь нь 2 гэсэн тийм ээ. 1 2 За 1 2 дахь нь 2 За
дөрөв дэх тойрог дээрээ бүгдийн яг нэгээр нь аваад яв. Нэг холбосноор наваа гэсэн. За 5 дахь тойрог маань 1 1 1 1. За энэ дээрээ 2-ыг авна гэсэн үг. 1 1 2 1 1 2 гэж явна гэсэн үг. За 1 1. За энэ дээр энэс 2 удаа авна тийм ээ. 1 2. За ингээд 1 1 2 1 1 2 гэдэг ингээд энэ хүртэл дуусах юм шүү. 1 1 2 1 1 2 1 1 2 гэдэг энэ хүртэл нь дуусгаарай. За одоо 6-аас 8 хүртэл дан ойдлаараа яваад дуусгах нь гэсэн үг. 6-аас 8 хүртэл дан ойдлаар явна. Дан нэгээр явна гэсэн үг. Ингээд энэ хүртэл дуусгаарай. За 9 дахь тойрог маань 1 1-ээр яваад 2 дахьын 1 1. За 3 дахь 4 дахьын болохоор хумих байдлаар. Одоо жишээлбэл 1 1. За энэ хоёрын давхар авна гэсэн үг. Ингэж нэг аваад дахиж дараагийн холбоосоос нь ингэж аваад за ингээд гурвуулангийн ингэж гаргаж өгнө. Энэ нь одоо ингэж хумигдана гэсэн үг л дээ. Ер нь хасалт хийж байгаа. За дараагийнх нь 1 1. За 3 дахьаас нь хумилтаа хийн. Давхар хумилт гэсэн үг л дээ. За. Тэгэхээр энэ маань ингээд бөмбөйгээд хумигдаж эхэлж байгаа гэсэн үг. За дараагийнх нь 1 1. За эндээс хэмж эхэлнэ. 3 дахьаас нь 3 дахь хэмнэ гэсэн үг л дээ. 3 дахь 4 дахь хэмнэ. За 1 1-ээр нь явъя. 1 1. Ингээд за ингээд дуусгана гэсэн үг. За 10 дахь тойрог маань дан ойдлолоороо явна. Дан холбоосороо. За дандаа ганцаар явна. За одоо 11 дахь тойрог маань
дараагийнхаа утсаа холбоно гэсэн үг. Одоо эндээс эхлэе. Энэ утсаа холбож эхэлнэ. Энэ хайтлаа 2 утсаа цуг аваа явуулах зүгээр. За ингээд дан холбоосоор ингээд энэ хүртлээ ингээд явчихна гэсэн үг. Энэ хүртэл юмнаа ингээд хариулаа. Нэг холбоосоор аваа яваад. За энэ харж байна 1 2 3 4 5 игнэ яваад энийг холбоно одоо. Ингээд холбоод дахин нэг энэ холбоос аваад тэгээд таслана. За тэгэхээр нэг иймэрхүү юм гарч ирж байна. Иймэрхүү юм гарч ирж байна. Кактусны хаана ерөөхдөө толгой нь гараад ирлээ. За одоо юуг нь хийх вэ гэхээр одоо энэ хэсгийг хийнэ. Хүрээ хэсгийг хийн. За хүрээ хэсгийгээ дахиад энэ бор хүрээ утсаараа хийн гэсэн үг. Эндээс эхлэх явчихнаа. За одоо энэ ойдл маань ингэж яваад энэ дээр ингэж дуусах юм байна. Тэгэхээр энэ доотлоос нь ингэж яг хүрээ хэсгээс нь авна гэсэн үг. За хүрээ хэсгээс нь энийг ингэж гаргаж ирээд нэг давхар аваад дараагийнхаас нь ингэж дахиж аваад тэг гурвуулангаас нь ингэж цуг гаргах юм байгаа шүү. За дахиад харуулъя. Нэг ойдлоо аваад нэг ороогоод дахиж ингэж аваад за ингээ гурвуулангаас нь хамт гаргаад дахиж авлаа. Дахиж авлаа. За энэ ерөөхдөө хүрээ маань үүсч чинь тийм үү? За дахиж авлаа. Авлаа.
Хүрээ маань ингэж үсэж гарч ирж байна. За дуустал нь явъя. Дуустал нь одоо ингэ явах нь ш. За энд ингэж ирснийхээ дараа энэ хамгийн эхлээ халбаастайгаа халбана. Ингээд холбоот их юм байна. Тэгээд хамгийн сүүлд төвчгчээ игээд за тэгээд энийг зангидсан байгаа тийм ээ. Тэгээд зангиднаа гэсэн. За энэтэй манай адилхан болж байгаа. За одоо энэ дээрээ энэ дээр энэ кактусны энийг хийх юм шүү дээ. Энийг хамтдаа эзэхий. За энэ илүү гарсан утсыг ийм том зүгээр амталчтай байгаа шүү. Тэгээд энэ илүү гарсан утсыг хамгийн түрүүнд мэддэхгүй байгаа зү. За тэгээд одоо энэ утас амьдлаа. За энэ кактусныхаа дээдлийн энэ хэсгийг бүгдээрээ хийцгээе. Тэгэхэд бол дахиад хамгийн ихэнд эхэлжсэн шиг энэ Magic Ring-ээс эхэлнэ. Magic Ring маань 6-аар явжсэн шүү дээ, тийм ээ. Ингээд за Magic Ring ингээд 6-гаа аваад одоо дахиад нэг гогцон дээр 2-ыг авна гэсэн үг. 1. За энийг марклчий. 2.
За 3 4-т нь болохоор энгийн нэгээр явна гэсэн үг. Таныг холбоор ингэж явна. За одоо энийг ингэж хумих зорилгоор 2-2-оор наваа явна гэсэн үг шин. Энэ 2-оор авна гэсэн үг. 1 2. Нэг одоо багасгах гэсэн үг л дээ, багасгаж одоо ингэж явна. 1. Ингээд 6-нууд гарах хэвээр. 2 3 4 5 ингээд 6-нууд нэлээд хамигдчихж байгаа биз. За одоо энийг хооронд нь холбоно. Ингээд хооронд нь холбож. За одоо энийг энэ дээр ингэж тааруулах юм шүү. Ингэж тааруулаад тогтоорой. За одоо бүгдээрээ энэ талд нь ингээд татж гаргаж ирдэг юм. Бас нэг юм кактусын жижиг яг энтэй адилханаар хийн гэсэн үг. Гэхдээ энийг бодвол арай жижигээр хийвлэх үр харагдана. За magic ring буюу одоо нэг 6 юм гогцоог нь авах гэдэг нь шүү дээ. 6 юм холбос. За ийм байгаа тийм ээ. Нэг ингээ авчлаа. Одоо эндээсээ 6 авна гэсэн үг. 1 2 6. За одоо энийг татнаа. Энэ утаснаас ингээд татаад өгчнө. Тэгээ нүүр ингээд холбогд тойрог хэлбэр болоод ингээд холбогдчихж байна. За одоо энийг холбоно. Хамгийн ихнийхээ хоноо холбоос тийм ээ. Хамгийн ихнийхээ энэ хальна холбоосоор оруулаад ингээ гаргаад ирнэ. Ингээ халбчихна гэсэн үг. За энэ дээрээ дахиад одоо энэ холбоос бүр дээр нь 2-2-оор наваа явна гэсэн. 2-2-оор нь. Тэгээ нийлээд ийм 12 холбоос үсгнээ тавируулаад. За эхний холбоос орлоо. 1 нэг юм нүхнээс 2-ыг авна гэсэн үг. За эхний маань энэ тий эндээ ингээд тэмдэглэчээ. За дараагийнх нь
За. За энийг хийж байгаа тийм ээ. Дан ганцаар явна гэсэн үг. Дан ганцаар яа. За энийг тэмдэглэнэ. Single crochet гэж нэрлэдэг тийм ээ. Манайхаа энэ олон улсын нэршлүүдийн цээжлэд авчвал өөр видео ч гэсэн үзэхэд айгүй амар болчдөг. Олон улсын нэршлэлээрээ дандаа ингээд видеонууд нь бичигддэг учраас схем харж уншихад бас айгүй амар болно. Тэгэхээр олон улсын нэршлэл би ер нь цаашаа видео оруулахдаа дандаа олон улсын нэршлэлээр нь хэлээ яваад байл амар. Тэгэхгүй бол яг ингээд чухал элементүүдийг ингээд заая гэхээр яг монголоор юу гэж хэлдгийг би өөрөө сайн мэдэхгүй байгаа. Тэгэхээр олон улсын нэршлэлээр нь заавал илүү их хамаар илүү хүртээмжтэй байх юм болов гэж бодлоо. За ингээд нэгэнгээр нь явлаа. За дараагийнх нь одоо ингээд хумж багасгасан хэлбэрээр нь явна. Нэг. За 1 дэх, 2 дахь, 3 дахь нь болохоор давхар, эхний 2 нь дан шүү заяа. За эхний 1 нь 1 2 нь дан. Дан холбоосоор. Гэт. За энэ нэрээ дан болчихлоо. За 3 4 дахь нь хоёроор авчиж тийм ээ. За ингээд эхний 1 2 за 3 4 дахь нь давхар ингээд авнаа. Эхний 1 2 4. За одоо энэс энийг аваад одоо дандаа эхнийхгүй дандаа 1 2-ын одоо энэ хоёрын давхарлаж аавна гэсэн үг. Одоо шилбэл 1 2 энэ нөгөө багасгах зориулттай байгаа ингээ хумж багасгана гэсэн үг. За дараагийнх нь 1 2 1 2 2 За ингээд одоо нэгэ одоо холбоно гэсэн үг. За одоо энэ хоёроо цаа янзлчихна гэсэн үг. Энэ болж байна.
За одоо энэ маань бэлэн боллоо. Энэ дээрээсээ одоо энийг нь хийн гэсэн үг. Одоо энэ татаж гаргаж ирдэг. Гаргаж ирж одоо татгшаа ингэж оруулж байгаа. Энэ утсын яа. Гэж бэлдээд 1 2 9 30. За энийг ингэж одоо ингэж үзэх нэ. Бариад за энэ хүртэл ингэ байх хэрэгтэй тийм ээ. Гэсээ тастаад өгөх юм аа. Ингээд. За ингээд цагтчих. За одоо энийг яах вэ гэхээр энэ голоос энийг татж оруулах юм байна. Ингээд ихтлэн ингээд татаад тэгээд одоо дахиад эндээсээ энийг татж гаргана. За иймэрхүү. За одоо энийг энтэйгээ холбоно гэсэн үг. Энэ хоёроо энтэйгээ холбочихно. За одоо хитүүлээ. Энд цэхийг бас нүдтэй амтайг нь хийх тутмаа тэгэл боллоо. За цэцгээ эхлэхийн тулд тийм цагаан утас ашигласан байгаа. За magic ring хийн гэсэн. Magic ring-гээс арай өөр юм уу зүгээр юм. Тийм гогцоо гаргаад за энийгээ тойруулаад цэцгээ хийн гэсэн үг л дээ. За ингээд 2 явлаа. 2 холбоос авлаа. За 2 холбоос явлаа. Нэг утас нэгээр дэгээд нь. За ингээд гуруулан энэ зэрэг гарах юм байгаа шүү. 2 3. За дахиад 2 явлаа. Тэгээд slip stitch хийн. Дараагийнх нь 2-оор авлаа. 1 2. За гурлан энэ давхар гаргана.
слип стич гарав. За ингээр юм цэцэгний юм дэлбээ гарч ирж байгаа. Ингээд 5 удаа явна гэсэн. 1 2 3 4 5. Ингээд 1 2 3 4 5. Тэгээд энэ аянаасаа татаад энд цэцэг гарч ирэх нэ. За энийг slip stitch гэж холбоод нэг хэн албаар яваад за тэгээд таслах нэ. Нэхэ голтон юм. Хэдүүлээ цэцгээ тогтооцоо. Одоо нүд амийн хийцгээе. Нүд амийг нь би болохоор амын болохоор энэ улаан утсыг ашиглана. Яг ийм өнгийн хар утсыг бас нүд хийхэд ашиглах байгаа. Тэгээ ийм хар утсаар энэ болохоор 2 найлтай. Жижигхэн болсон харагдаж байна. За одоо энийг ингээд татчихна. Хамгийн ихний гогцоо буюу ингээд нүгэн бэлэн боллоо. Ихний гогцоо холбоод жижигхэн юмнууд энийг энд нь ингээд холбоод өгчнө гэсэн үг. Ингээд ойчин энтэйгээ
Яарчлаа 2 нүүдийг бол ингээ хийчлээ. Одоо амийн хийх гинэ. За ийм болоод болсон байна. За энэ маань ийм хэмжээтэй ингэж гарч ирэх хэвээр. Эндээ ингээд дэлгүүрнийхөө осроо хийн. За буцаад ингээд гаргаад өгнө. За баярлалаа манай видеог үзсэнд.